Хятад улсад олон нийтийн газар Монгол улсын талаар ярихыг хориглодог. Яагаад хориглодог вэ? Нэгт өвөр Монгол дахь үндэсний асуудал Хятадын өвөр Монголын өөртөө засах орн, өөртөө засах орны монголчуудын хэл соёлын асуудал эмзэг сэдвт тооцогддог. 2020 онд Хятад хэлээр заах хичээлүүдийг нэмэгдүүлэх шийдвэр гарснаар эсэргүүцэл өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор Хятад улс ар Монгол улс түүний соёл хэлний талаар дотооддоо ярьж сурталчлахад мэдрэмтгий ханддаг болсон хоёрт түүхэн маргаантай сэдвүүд Монголын эзэнт гүрний түүх Чингис хаан. Юань гүрэн гэх мэт түүхэн сэдвүүд Хятадын хувьд нарийн зохицуулалт шаарддаг. Хятадын түүхийн бодлого нь эдгээрийг Хятадын түүхийн нэг хэсэг гэж тайлбарлах хандлагатай байдаг. Харин Монгол улсын талаас энэ нь тусгаар тогтнолын бахархал, өв соёлынх нь үндэс гэж үздэг. Ийм түүхийн зөрүүтэй хандлага нь сэтгэл зүйн болон улс төрийн зөрчилд хүргэж болзошгүй тул Хятадын тал хяналттай ханддаг. Гуравт цензур ба мэдээллийн хяналт Хятад улс дотоод мэдээллийн орчноо хатуу хяндаг. Гадаад улс орны тухай ялангуяа хэл хязгаар, үндэсний цөөнхийн асуудлыг хөндсөн мэдээллийг хязгаарлах хандлагатай. Монгол улсын тухай энгийн эерэг мэдээлэл хориотой биш ч улс төрийн шинжтэй харьцуулалт бүхий эсвэл сэтгэл хөдлөл дагуулсан яриа хоригт өртөх магадлалтай. Бичлэг таалагдсан бол follow, like бас сава дараарай, коммент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Баярлалаа.